Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. За өнөөдөр халуун өдөр болох шинжтэй байна те. Тэгэхээр өнөөдөр бол бидний хувьд бол маш чухал гоё өдөр болж байгаа. Яг бол энэ өдөр эзнийг магтах тэр өдөр манд болж ирсэн байна. Өнөөдөр гaalтай магтаалын одоо цагууд бол эхэлж байгаа. Тэглэхөө яах вэ? Тэгээд энэ өглөө бас нэг зүйлийг хуваалцмаар санагдлаа. Бидний амьдралд зүлгүүр шиг хэдэн хүн байдаг гинэ. Бурхан тэр хүмүүсийг бидний амьдралд байхыг зөвшөөрдөг. Бас яагаад вэ гэхээр бидний хатуу булангуудыг зөөлрүүлэхийн тулд тэдгээр зүлгүүр шиг тиймэрхүү хүмүүсийг байлгадаг юм байна. Бид бүгд л хатуу гадаргуутай, алмаацтай одоо адилхан гэж өөрсдөө ингээд зөөрлөд үзэх юм бол бид үнцэнтэй, үзэгсэлэнтэй боловч бие махбод маань зэвэрсэн хатуу гадаргуу шиг болсон байдаг. Тийм учраас Бурхан намайг сүнсээр өсгөхийн тулд ажиллаа хийж байхдаа бидний амьдралд харилцахад үнэхээр хэцүү хид хідэн хүнийг бидний амьдралд өгдөг. Тэд нар л өөрчлөгдөх хэрэгтэй гэж бид нэр боддог шүү дээ. Харин Бурхан тэднийг ашиглаад намайг өөрчлөхийг хүссэн гэдгийг олж мэдэх нь хамгаас чухал. Тэгэхээр таны амьдралд үнэхээр харилцахад хэцүү, таныг бүр ингээд зүрлэгж байгаа юм шиг тийм хүмүүс таны амьдралд байна уу? Та яг одоо энэ цагт бодоод үзээрэй. Гэхдээ та өөрийгөө алмаз гэж бодох юм бол таныг бүр үнцэнтэй алмаз болгохын тулд тэр юм зүлгүүрээр ингээд зүлгээ цэвэрлээд ингээд янзалдаг шиг тэтгэр хүмүүс таныг мөн тэгж зүлхэж өөрчилж шинжилж байгаа гэдгийг битгий мартаарай. Бурхан тэдгээр хүмүүсийг ашиглаад таныг өөрчлөхийг хүсэж байгаа шүү. Тэгэхээр энэ л хүмүүс өөрчлөгдчихвэл би болох гээд байна гэдэг бодлосоо та энэ өглөө салаарай. Тэгээд энийг уншиж байхдаа нэр айгу өөр өнцгөөс ингээд харах нь чухал юм байна гэдгийг олж харж ийла. Тэгээ бид нэр ер нь бол өөрийгөө ингэж нөгөө харахаасаа илүү би л ингээл хэцүү байна. Энэ хүмүүс л хэцүү байна. Тэгээ энэ хүмүүс л ингэчүүл би болохгүй тань гэж ингээ боддог боловч бас нэг яг энэ өнцгөр ингээд харах юм бол арай өөр зүйлийг бас зарах юм. Яг үнэ. Одоо шинэ эн чинь ингэж харж байгаа шүү. За энэ хүмүүс өөрчлөгдмөр байна гэж бодоод юм бол яг хөө тэр хүмүүс магадгүй өөрчлөгдөж чадахгүй бол та зүгээр хэвэр үлдчих байхгүй тэр хүмүүс байхгүй болчихвол тэр хүмүүсийн таныг өөрчилж байсан бүх өөрчлөлтүүд зогсно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар ч өөрчлөлт бол мэдээж бол өвддөг л дөө. Гэхдээ олон одоо биш мэдээж эрэхтэй үн чинь зөвлөгөөр их хэрэгэлдэг. Үнэхээр өөрчлөлттэй шүү. Хамгийн бүдүүн ширхтгээс хамгийн нарийн ширхтээ дараа нь бүр даавуу шиг ширхгэн чарагдахгүй тэр зөвлөгөөрөөр арчаад ингэсний дараа тэр урд нь ямар байлаа одоо ямар болсон бэ гэж бодтол үнэхээр их өөрчлөлтийг зөвлөгөөр авчирдаг шүү. Тэгэхээр яг энэ өглөө бас эзэн биднэрт сануулж байна. Тэгээд бас ингээд нөгөө сурсан зүйлээ сонсогч нартайгаа хуваалцах гэдэг энэ өглөөс хуваалцж байна. Тэгээд бид хүмүүсийн зан чанар хичнээн өөр байсан ч нөхцөл байдал өөрөөс нь ч хамаагүй хайраар амжирч сурах хэрэгтэй. Бид эргэн тойронд байгаа хүмүүсийг хамгийн хэцүү хүнийгч хайрласнаар Бурхны бидэнд зааж өгөхийг хүсэж байгаа зүйлд суралцаж яана гэсэн үг юм шүү. Тэгэхээр хамгийн гол суралцах зүйл маань энэ шүү. Таны амьдралд өгөгдсөн байгаа тэр зүйлийг өөртөө яаж хийж байгаа суулгаад өөрчлөгдөөд Бурхны арга замаар амьдрах нь хамгаас чухал юм шүү гэдгийг мөн суралцаарай. Тэгээд үгийн цагаараас маш чухал зүйлийг өнөөдөр бид нэр суралцах болно. Тэгээд хүмүүс маш олон зүйлийг ингээд Бурханаас хүсдэг шүү дээ. Би хайрлаж сурмаар байна, би ингэж сурмаар байна, бусдад өгч сурмаар байна гэдэг боловч энэ үйлдэхээс эхэлнэ. Тэгэхээр танд үнэхээр хайрлахад хэцүү тэр хүмүүсийг өгөөд хайрыг ингээд суралцаарай гин. Тэгтэл зүгээр л
байнгын хайрладаг тэр хүмүүсээ хайрласнараа бид нэр хайрыг харуулж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр таны амьдралд өгөгдсөн байгаа тэр бүх хүмүүсийг та хайрлаарай. За тэгээд Бурхан өөрийн хайраараа биднийг хайрлсан учраас бид нэр өөрчлөгдсөн тэр сайхан амьдралаар амьдардаг гэлээ. Ингээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж түнд алдар магтаалыг өргөцгөөе. Өөрчлөгдсөн таны хайраар би гимээс ариусан шинэ хүн болсон зөвхөрсөн энэ амьдралын донд төрж бүдэлсэн намайг олсон таны энрэл хайр таны гэрэлтгээд хизээж дундруулшгүй мөнхийн тэр хайр та миний баяр хөөр таны ивэл юрол юу тач зүрлэшгүй мөнхэм хариун эзэн таны хайр давалгаа долгиомэд намайг нүмрөн ариун сүнс миний дотор оршин намайг хөтлөж эзний замаар дагуулж хайрлагдсан таны нэгүслэр харанхуйг гэрэл түлэг шиг үр цайх мэд тэр хайр нар шиг гэж нүд минь нэгдэн замыг харлаа таны энрэл хайр таны гэрэлтгээд хизээч дундруулшгүй мөнхийн тэр хайр та миний баяр хөөр таны ивэл юрол юу тач зүрлэшгүй мөнхэм хариун эзэн таны хайр давалгаа долгиомэд намайг нүмрөн ариун сүнс миний дотор оршин намайг хөтлөж эзний замаар дагуулж Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Матай намын 5-ын 25 дахь ишлэгийг үзнэ. За замд байгаа яваа нэгэнтэйгээ аль болох түргэн сайд эсвэл арсалдагчин чамайг шүүгчд өгч шүүгч дүшмэлд хүргэж чи шоронд хаягдах вэ гэж хэлсэн байна. Тэгэхээр амьдрал хариуцлага тооцох үе шатууд нь бүгдөө маш их юм боломжуудаар дүүрэн ийм алхмууд болон үе шатууд одоо юу гэдгийг дарааллууд байдаг гэж. Тэгэхээр нэг муу оюутнууд бол ерөнхийдөө бол шалгалтын өмнөх өдрүүдэд илүү их бэлддэг. Харин сайн оюутнууд бол ерөнхийдөө бол хичээлээ сурж явах үеэсээ за энэ шалгалтын дээр ирнэ гэдэг ч юм уу багшийнхаа хэлж байгааг сонсоод бүр тусад нь дэвтэр нэгээд бичих тохиолдол бол гардаг. Зам дээр явж байгаа арсалдагчтайгаа аль болох түргэн сайд гэж.
Тэгэхээр тухайн үед бол яадаг гэсэн бэхээр хотоос хотуудын хооронд бол ингээд дээрэмчид их байгаа. Гуйлгчид их байгаа. Тэрнээс гадна чиний юу авч ивж байгаагаас шалтгаалаад ингээд чамтаа 8 хийх гэсэн, чамаас өгөх гэсэн, чамаас авах гэсэн тийм хүмүүс бол их байдаг байсан. Тэгээд тэрнтэй холбоотойгоор яг юу болдог гэсэн мэгээр тухайн үед бол бүх нарийн зүйлүүдийг мэдээж бол зохицуулахгүй учраас хүмүүс одоо өөхөх цаазлах олонний өмнө одоо шийтгэл ичхүүрт унахаасаа өмнө хоорондоо тохиролцож ярилцаж сурах нь тэдний харилцааны хамгийн хүн цэнтэй зүйл байдаг гэсэн байна. Тэгэхээр Матай номын 5-аас 7 дугаар бол мэдээж бол бид уулан дээрх сургаал гэдэг утгаар нь бол маш сайн бол мэддэг. Тэгэд энэ дээр нэг хэсэг гарч байгаа. За Лук номын 12 дугаар бүлэг дээр бас энэ талаар бол дурддаг л да. Тэгэхээр энэ дээр эхлээд бол юуны талаар ингээд ярьж байгаа вэ гэхээр нэгдүгээрт бол харилцааг бүр ингээд хүн алах хэмжээний хүртэл битгий явжээ. Хоёрдугаарт бол шоронд орох хэмжээнд хүртэл битгий санхүүгийн асуудлыг шийдэхгүй явжээ гэдэг зүйлийг бол энэ дээр бол хэлсэн байна. Бас нэг энэ хоёрын дунд нь нэг зүйл хэлсэн байдаг нь юу гэхээр иймээс чи дахлын ширээнд өргөл өрөх гээд явж байхдаа чиний эсрэг ямар нэгэн юм ах トゥ уд чинь байгааг санах юм бол гэдэг үг бол бас гарч байгаа. Тэгэхээр энэ дээр чи хин нэгний эсрэг ямар нэгэн зүйл хийсэн бол гэхээс илүү чиний эсрэг юм ах トゥ уд чинь байгаа бол чи очиод эвлэрээ гэдэг зүйлийг бол ингээд ярьж байгаа. Тэгэхээр бидний Есүс Христийн уулан дээр заасан сургаал хэмээх энэхүү алдартай номлолуудыг уншиж байхдаа нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй болж байна. Мэдээж Есүс үйлчлэлийнхаа хамгийн анхны номлолууд гэдэг утгаараа нэг ер нь бол итгэгч хүмүүст нин тэргуунд одоо өөрсдөх шаардлагатай зүйлүүдийг бол Есүс бол номлосон гэдгийг бол бид бол ойлгох хэрэгтэй. Өнөөдөр тань сайн мэдээ тараасан юм уу эсвэл та ингээд Есүс итгээд ингээд байж байгаа үедээ пастортайгаа ч юм уу эсвэл удаан итгэсэн итгэгчтэй яг юуны талаар илүү их ярилцж ирсэн чинь таны нин тэргуунд шийдэх зүйлүүд байсан гэдэг нь бол ойлгомжтой байна. Тэгээд дараад нь та үндсэн одоо юу гэдгийг Бурхны ирж хайх хүртэл таныг зовоосон тэдгээр асуудлуудыг та ингээд шийдсэний дараа таны амьдралд жижиг сажиг маш их олон асуудлууд байгааг та харсан байх гэж бодож байна. Тэгэд үүнийгээ та ингээд итгэлийн зам дээр явж явах замдаа шийдээд явж явах хэрэгтэй. Тэгээд шийдээд явж явах үед заримдаа биднээс үл шалтгаалах нэг зүйл байдаг нь бол юу гэхээр арцалдагчтай холбоотой асуудал бол байдаг. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй болж байна. Хүмүүс биендээ зөвхөн одоо сайн сайхныг өгөхөөр биш, заримдаа хүндэтгэл зүйлийг өгөхөөр ирдэг. Заримдаа хүмүүс яадаг вэ гэхээр хэдийгээр тэр хүнийг тухайн хүнийг өвдөгч байгаа боловч тэр хүний амьдралд байгаа муу мухай зүйлийг арилгахын тулд бас орж ирдэг. Түрүүн бол нөгөө нэг нэвтрүүлэг эхлэхэд хөтлөгч бэлгээгийн ярьсан зөвлгүүрийн тухай яриа бол маш чухал яриа гэдэг та бүхэн бас бодож үзээсэй гэж хүсэж байна. Хүмүүс асуудлыг маш хурдан шийдэхийг хүсдэг. Хүмүүс асуудлыг маш одоо юу гэдэг нь те хурдан амар амгалан болохыг хүсдэг. Гэтэл амар амгалан гэдэг нь нөгөө түүмрийг цормонд оруулах хэмжээгээр яригдж байгаа бол тэр илүү том одоо түүмэр болох магадлалтай гэдэг. Яагаад гэвэл унтарсан гэж бодсон газраас ассан түүмрийг одоо унтраах нь гал зөнөгчдөд бас илүү бэрхшээлтэй хүндрэлтэй байдаг тухай яриа сонсч байна. Христ итгэлийн зам дээр явж эхэлснээс хойш нэг л өдөр энэ дэлхийгээс бид нар авах юм уу? Эсвэл Есүс Христийн дэлхий дээр ирэх болно. 3 дахь зүйл нь та хин нэгэнтэй арцалдах ч юм уу эсвэл хин нэгэнтэй асуудалтай байгаа бол нэг бол та авагдаж тэр хүн тэр асуудалтайгаа шаналн үлдэх болно. Эсвэл тэр хүн авагдаж та асуудлыг шийдэх гэсэн бүх боломжуудаа тэр хүнтэй хамт алдаж явуулах болно. Тэгээ нэг тэр зүйлийг бид ингээ бодох хэрэгтэй нь юу гэхээр өргөх болгонд угаасаа бурхан үнийг сануулдаг гэдэг тухайга Библиэлд бичсэн. Чи өргөл өргөх гээд ярьж байгаа чинь чиний эсрэг өргөл өргөхдөө чамаас болоод өргөл өргөж чадахгүй байгаа ч юм уу эсвэл чамаас болоод 50 байж чадахгүй байгаа хин нэгний талаар чи санах юм бол очиод эвлэрээ гэж хэлж байна. Тэгэхээр бид ямар нэгэн гэрээ хэлцэл хугацаа заасан өөрийн хүч чадал болон нөөц бололцоогоо барьцаасан бүхий л төрлийн том жижиг асуудал дээр ер нь бол итгэмжтэй байхыг эзэн Есүс яг энэ замчд бол бидэрт сануулж байгаа. Өнөөдрийн уншиж байгаа хэсгээр санхүүгийн талаар ч бас гардаг. Өнөөдрийн уншиж байгаа хэсгээр хэлсэн амантаа хүрэх талаар ч гэсэн гардаг. Өнөөдрийн уншиж байгаа хэсгээр бурхан зарим нэг асуудлыг удаахыг хүсдэггүй тухай бас гарч байгаа. Тэгэхээр бид бурхны өршөөлийг хүртлээгээ зарим нэг асуудлаар шийдэгддэг.
бид түүнийг бүрэн ард нь гарч ижил энэ дэлхий дээр одоо тий энэ дэлхийн хуулиуд болон хүмүүсийн харилцааны хуулиудаар ард нь гарч ижил шийдэгдэг гэж. Жишээ нь би чамайг өршөөлөө гэж хэлчихэд харилцахгүй байх юм бол түүний өршөөл нь бол утга учиргүй болно гэсэн. Тэгэхээр бид нэр санхүүгийн асуудал туслагдах хүртлээр маш их юм ам бөхтэй, аюултай эрсдэлтэй байдаг гэдгийг бид бол бүгдөө тодорхой хэмжээгээр бол туулан өнгөрдөг, туулан гарч байгаа. Тэгэхээр энэ Христэд итгэгчнээс гарах ёстой цаг алдалгүй алдаагаа хүлээн зөвшөөрж гэмших ёстой нэн тэргүүний одоо итгэлийн алхмуудыг бол шаарддаг. Хүнийг уурлаад өвчээрээ бараа чамтай ингээд зөв бус харьцах хүртэл асуудал шийдэхгүй байна гэдэг бол бурхнаас эмээхгүй байна. Энэ хүмүүсийн хувьд бол бурхан бол ер нь байгаа мó гэдэг асуудлыг бол эргэн тойрны хүмүүс бол бодоход бол хүрэгдэг. Учир нь бурхан тогтолцоог бий болгосон нэгэн, тасаг захиргааг бий болгосон нэгэн. Энэ дэлхий дээр эмх замбраатай, эмх зэгстэй байхад бол хуулиудыг өгсөн, журмуудыг өгсөн нэгэн. Энэ дэлхий дээр бас амар амгалныг болон бас одоо хүч чадлыг авчрахын тулд биднийг одоо загнад зэмлэх, сахилгажуулах, эсвэл биднийг хайрлаж, ятгах бидэнтэй хамтай хүмүүсийг бол бурхан бидэнд бол өгдөг. Тиймээс хэрвээ чи асуудалтай бол бурхныг мэддэг бол хүмүүст гэмт хэрэгтнээс хүлээлдэг хүлээлтээс өөр зүйлийг чамаас хүлээж байгаа. Хүмүүс хэрвээ хэн нэгэн гэмт хэрэгтэн асуудал гаргаад явж байгаа юм бол түүний хурдан баригдаж шодрогоос ялаасаа гэж бол хүлээдэг. Харин Христэд итгэж хүмүүсийн хооронд бол асуудал гарах үед яаж шийдэх ёстойг нь мэдж байгаа учраас энэ бүхэн илүү олон хүнд муугар нөлөөлөхөөс өмнө асуудал шийдээсэй гэж бол хүсдэг. Тэгэхээр энэ хоёр хүлээлт хоёулаа их онцгой магадгүй та өнөөдөр анхудаага сонсож байгаа байж болох юм. Итгэдэггүй хүмүүс бол гэмт хийхэд бол бид нар бол шодрогоос тогтоосоо гэж хүсдэг бол итгэгч хүмүүс хоорондоо асуудалтай болоход бид нар үр жимстэй байгаасаа гэж бол хүсдэг байна. За энд нэг юм юу гарч байгаа. Замд байгаа арцалдагчтайгаа аль болох түргэн сайд гэж бол хэлж байгаа. Тэгэхээр Израильчууд, Египтчүүд ерөнхийдөө тэр хавийн хүмүүс худалдаа намын асуудал дээр бол нэлээд одоо юм их одоо яг тийм боломжтой хандахгүй бол их хүндрэлтэй байдаг тухай бол тэрүүгээр аялаад ирсэн олон найзууд маань бол одоо жишээ нь ярьж байгаа. Жишээ нь хүний юмыг их удаан үзэж зогсно. Тэгээд инээмсэглээд ингээл худалдагч нь өөдөөс нь хараад зогсоод байна. Та тэгээд явахгүй юу ч авахгүй яваад гэх юм бол худалдааг нь хааж агаад яваад өглөө гэсэн байдлаар тантай бол харьцдаг. Бас Египтэд ч юм хэрвээ ямар нэгэн зүйлийг танд бариулах юм бол та тэрийг нь барьчих юм бол та бараг авчлаа гэсэн үг тооцогдож төлбөрөө танаас нэгэд тэр байтугай цагдаа нарыг хүртэл дуудах тохиолдол гардаг байдаг. Тэгээд хэрвээ та ингээ годомжинд явж байгаа та саяхан ямар ч асуудалгүй юу ч бодоогүй явж байгаа хүмүүстэй ийм асуудалтай болоод олонний анхаарал татах юм та цаашаагаа явах үед ялангуяа тэр гудамд үргэлжлүүлээд байна гэдэг нь таны хувьд бол маш хэцүү бол. Тийм учраас юу гэж хэлж инхээр зам дээр яваа үедээ арцалтагчтайгаа айл болох төргөн сайд гэж. Яагаад гэвэл тэр зам чинь та уг нь бол амар амгалан амралтын эсвэл амар амгаланг олох эсвэл хин нэгэн эрхэм хүнтэй уулзахаар явж исэн зам байгаа бол замд таалцсан хин нэгнээс болоод тэр зам чинь асуудал бэрхшээл бохомдол одоо зөхрөл за тэгээд зөв сайхан замаар явах хүсэлгүй болгох сайн сайхан хүмүүстэй уулзах урамгүй болгох гэдэг ч юм уу ийм олон зүйлүүдийг авчрах учраас зам дээр байхдаа зам дээр байгаа асуудлыг шийд гэдэг нь маш чухал байдаг. Яг энэ хэсгийг ингээд уншиж явах үед надад нос товчны нэг хэсэг санаад орсон л да. Тэрний үгээр Чингис хааны хэлснийг үгээд хээрийн имийг хээр шийдэж гэрийн имийг гэр дотор шийдэж байгаарай гэж. Тэгэхээр гэрийн имийг хээр шийдэж эхлэх юм бол гэр дотроо үлдсэн байсан хүмүүс хээр гарч ирэх үед хүмүүс тэднийг хүлээж авах байдал нь шал өөр болчихно. Харин хээрийн имийг гэрлүү чирээд ороод ирэх юм бол гэр доторх амар амгаланд хамаагүй холын холд байсан асуудлуудаар дүүрч бол амар амгалан байдал нь алга болно гэсэн утгатай. Аль болох төргөн цайд тэр чамайг шүүгчд өгч шүүгч дөшмөлд хүргэж чи шоронд хаягдах вэ гэж хэлсэн. Эхлээд тэр хүнтэйгээ уулз тэр хүнтэйгээ шийдэж чадахгүй бол тэр хүн чинь шүүгчдээр авчих юм. Тэгтэл шүүгч шийдчих юм бол одоо дөшмөлд өгнө гэдэг нь дөшмөл гэдэг нь нөгөө нэг шоронгийн одоо захирал махрал юм байна л да. Одоо шоронгийн одоо харгалзагч захирагч тэнд ингээд өгчих юм бол чи яг Эдмон Дантес үе нөгөө нэг Монте Кристо гүн шиг зарим нэг шоронд үхэн өгтлээ
маш жижиг асуудлыг дээр зөрүүдэн гаргаснасаа болж байх болно гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нэр Есүсийн энэхүү сануулгуудыг маш их бодох хэрэгтэй. Яагаад Есүс хамгийн түрүүнд эдгээр зүйлүүдийг номлосон бэ гэх юм бол эдгээр зүйлүүд бидний Христэд итгэхэд хамгийн их саад болж идэг анхан шатны наацхийн зүйлүүдэд ордог юм байна. За зарим зүйлийг шийдэж чадахгүй гэж болно. Харин үүнийг чинь бурхан болон хүмүүс цаг хугацаа болгонд нь шийдэж өгөх боломжтой байдаг. Харин таны хувьд яг вэ гэхээр хуучин Христэд итгэдэг хүмүүсийн алхмыг биш, харин Христэд итгэдэг хүн ямар алхам хийх ёстой вэ? Түүнийг л хий. Бусдын бурхан өөрөө цаг цагт нь хийж өгөх болно. Итгэлийн зам дээр болон энэ дэлхий дээр амьдралын өдрүүдэд туулж явахдаа хэн нэгэн хүмүүс хүнтэй харцалдаад удаан хугацаагаар шийдэхгүй явахаас болгоомжлоорой. Амен. Энэ цагт хамтдаа эзний өмнө ирцгээе. Тэгээд үгийг тунгаан нэгтлээд дахин нэг эргцүүлэн та бодоорой. Эзний өмнө ирцгээе. Таны хамт байгааг сануулна. Миний найдвар сэргийгдэн таны амлал балгаж таны итгэмжтэй би бат итгэн. Таны нэрээр бүх зүйл боломжтой. Амлалтыг тань одод сануулж харанхуйсаа дагуулan амьдрал минь таны галмагтан агушайнал минь Христа миний найдвар сэргийгдэн таны амлал балгаж таны итгэмжтэй би бат итгэн. Таны нэрээр бүх зүйл боломжтой.
time. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Матай номын 5 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлээс суралцлаа. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Эс тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчэд өгч, шүүгч түшмэлд хүргэж чи шоронд хаягдах вэ гэдэг ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Таныг дайсантайгаа хурдан эвлэр гэж хэлж байна. Амьдралд хийх ёстой зүйлсийг аль болох хурдан яаралтай хийх нь чухал байдаг. Хэрвээ та үүнийг хойшлуулвал мэдээж муу үр дагавар зовлон бэрхшээлийг та амсах болно. Бурхан хүн бүрийг цэвэр, ариун байлгахыг хүсдэг. Магадгүй та альва харилцаанд уур бухимдалтай болсон байж болох юм. Энэ уурыг хурдан хүлээн зөвшөөрч, засаж, залруулах хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол уураас үүдэлтэй олон асуудлууд араасаа гарч ирэх болно. Аливаа асуудлыг хурдан шийдвэрлэх нь чухал гэдгийг өнөөдөр бид нэр суралцж байна. Таны амьдралд шийдвэрлэх ямар асуудлууд өнөөдөр танд байна вэ? Яг одоо өнөөдөр та шийдвэрлэх зүйлсийг хийгээрэй. Алхмыг заавал гаргаарай. Магадгүй танд гарах гарц гаргалгаа харагдахгүй байгаа бол эзний өмнө ирээрэй. Эзэнтэй хамт шийдвэрлээрэй. Эзний үгийн дагуу шийдэх нь хамгаас чухал шүү. Тэгэхээр бид үргэлжлүүлэн итгэлийн замаар явсаар байгаа. Өнөөдөр ч гэсэн бид нэр бас явах ёстой нэг өдөр ба. Өнөөдөр хүмүүс өглөө босоод янз бүрийн газар руу явна. Зарим газар руу эзнийг магтахаар явна. Зарим газар руу ажил руугаа явна. Заримдаа өчтөр дуусгаагүй ажлаа дуусгахаар явна. Харин ямар ч бай өнөөдөр эзэн таныг хэрвээ ямар нэгэн арцалдагч байгаа бол түүнтэйгээ шийдэхийн тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг танд уриалж байна. Тэгээд эзэн хамт байгаа учраас хүчтэй, зоригтой, урамтай байгаарай. Амен. Гэт хамт залбирая те. Хэдэн таны хайрмал агуу таавал өршөөнгүй сул дорой биднийг өрөвдөн хайрлаж биднийг чадалгүй, дэвчээргүй, биднийг тэнхээгүй гэдгийг мэдж байгаа учраас та бидний хүч чадлыг өгч, та биднийг урамшуулагчийг илгээж, та бидэнд бас боломжуудыг нээж өгдөг. Өнөөдөр таны боломжуудыг сайн хэрэглэхэд та тусалж өгөөч. Тэгээд хүч чадлыг бас хайрыг өгөөрэй, төсвөр дэвчээрийг өгөөрэй. Магтаал нь хүндэтгэл нь алдарн эзэн танд байх болтугай. Эзэн минь өнөөдөр бид өөрсдийнхээ амьдралд бид өөрсдөө буруутаагаар тэгээд бидний буруугаас болоод ямар нэгэн зүйлийг туулж байгаа хүмүүсийн төлөө залбирanгуйж байна. Та биднэрт та өөрийн цагт бас уулзах, ярилцах тийм гахалтай ивэлийг тавьширч өгөөрэй. Магтаалыг танд өргөн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энт хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.